Яг нь ер нь бол төмөр замаа 30 он хүртэл шинжлэх 3 улсын техник эдийн засгийн үндэслэл боловсруулсан. Одоо ганцхан 3 улс хуралдаад одоо техник эдийн засгийн үндэслэлүүд буюу тэцүүгээ одоо нийлээд батлах асуудал үлдсэн гэдгийг сая би урал дээр хэллээ. Тэгэхээр энэ асуудлаа бол одоо бүгд найрамдах хятад улс, Орос улбаны улс гурлаа хамт хуралдаж байгаад энийгээ баталжуул тэгээд цаашаа шинжилгээ асуудлаа яриад явна гэдэг ийм асуудал дээр тохиролцож байгаа. Өмнө нь бол Шанхай хамт ажиллагааны орнуудын төрийн тэргүүн нарын уулзалтын үеэр бол Орос улбаны улс болоод мөн одоо хятад улс Монгол гурвын төрийн тэргүүнүүд хамтарч зүүн коридор дээр хамтрая гэсэн ийм саналыг ярьсан. Ялангуяа одоо Ирэн-Цав Соловье улс чой болсон. Тэгээ урагшаа одоо бичигдсэн энэ зүүн босоод тэнхлэгийг бол хоёр хөрштөөгөө одоо харилцан тохиролцож цариг дээр тохирч чадвал бид бас ингээд энийг хийх хамгийн одоо боломжтой хувилбар. Хоёрдугаарт бол зүүн коридорыг барьснаар бол транзитийн хамгийн богино урсгал буюу хойноосоо урагшаа гарах, далайд гарц руу гарах хамгийн ашигтай хувилбар. Тийм учраас хоёр тал хоёулаа сонирхож байгаа. Ганцхан манай талаас шийдэх юм бол хоёр улстай тохирч царигаа тохирох асуудал дээр л гол асуудал. Хэрвээ хөрөнгө оруулагчтай татъя гэвэл нэгдүгээрт урд талаас бичгтэр орж ирж байгаа нарийн цэгийг үргэлжлүүлээ чой болсоо оруулах ёстой. Чой болсонгоос Ирэн-Цав Соловьеос хүртэл угаасаа бидний одоо хамтарсан төмөр замын нэг хэсэг төмөр зам байгаа. Тэрийг сайжруулад чой болсон хот дээр бид нар одоо ачаа тээврийн терминал байгуулвал аль талын эрх ашгийг хангасан ийм хувилбар болно гэж үзэж байна.